дэвшил, маш сайн дэвшил. Тэрийг бид нар тэрнээс хойш хийгээгүй шүү дээ. Одоо өнөөдөр хэдэн он болж 2026 он тий. Одоо манай салбар хүмүүс би энд аюу хэмзэлж явдаг. Яагаад бид нар ойн тоолгоо хальшчваа, яава. Ивэ гэдэг ингээд фрат шиг нэг ийм цаасан дээр хийгээл тэгэл нэг юм руу шидчихчээ. Тэгээ байнгын талбай дээр яа ингээ мониторинг одоо дэлхийн нийтийн юмыг би бас харлаа. Үндэсний ойн мониторингийн систем платформ дээр ажиллаж байна. Хин чаваад ашиглаж байна. Одоо дэлхийн нийт асар олон мэдээллийг хоорондоо солилцож шүү дээ. Би бас боцоо энэ өвөл бас нэг хурал болсон олон улсын Прагийн хурал дээр Монгол улсаас дата нэгсэн шүү дээ. Дата нэхэд байгаа байхгүй хаана манай шэрлэж монголчуудаа датагаа явуулаач л гэдээсэн. Тэгэхээр бид нар энийг бол шинжлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр бид нар энэ үзэл баримтлал дээрээ ерөөсөө шинжилнэ. Би бол шинжилнэ гэдэг дээр л ерөөсөө баттай саналаа хэлж байгаа. Одоо ойн хүний хувьд. Яг гэвэл одоо дэлхийн ойн хөгжлийн гэдэг ойлголт чинь 3 янзын хөгжлийг юу яатсан биш шүү дээ. Яатсан байна. Эхний хөгжил нь яах юм? Бид нар нөгөө 1990 оноос өмнө бид нар яах юм? Ой чинь мод юм аа. Бид нар аваад түлшгийа гэсэн ойлголттой тийм одоо ойлголтын дээр тийм концепшн дээр бид нар асар хэмжээний одоо модыг огтлж байсан, мод бэлтгэлийг үйлдвэрүүд байгуулж байсан. Одоо би тэрэн дээр бас бэлтгэж байсан бодсон хүчнэ. Одоо дараагийн тэр чинь 90 оноос өмнөх нь 90 оноос хойш дараа нь яасан энэ концепц дэлхийн ойн юу чинь гэдэг чинь зөвхөн мод биш юм аа, түлш биш юм аа. Эн чинь экосистем юм аа гэдэг ийм ойлголт руу орсон шүү дээ хүндрэлтөө. Дэлхийн хандлага концепц. Тэгээ бид нар доктортой ашиглая, доктортой яая ингээд ийм үзэл баримтлал концепц руу орчих, парадигма руу орчих. Бүр парадигма шүү дээ эн чинь. Дараа нь тэр мэн ингээд одоо бид нар ч гэсэн тэрэн дээр яваад байгаа байхгүй манайх энэ хоёр дахь хөгжлийн юм дээр би явж гин гэж би дүгнсэн. Тэгээ манай энэ Эрдэнэтэн багш энэ тэр бас ойлгох байлгүй. Энэ мэн явсаар хагаад 2020 онд хүртэл 90 оноос хойш 2020 он хүртэл экосистем дээр суурилсан парадигма яваад энэ дэлхийн нийтэд. Тэгээ эн чинь экосистемийн хамгаалал гэдэг ингээ менежмент чинь тэгээ ороод ирчих. Тэгээ ингээ хүндрэлтэд явжгаад 20 оноос хойш яах юм? Нөгөө уур амьсгал чинь манай хүндрэлтэнд ингээ цохилт өгж шít. Уур амьсгалын өөрчлөлтөөс бид нар яагаад байд? Тэгсэн чинь нөгөө ой чи яах юм? Ой гэдэг чинь ерөөсөө энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ганц байгалийн шийдэл юм аа гэдээ ороод ирсэн биш үү? Тэгэхээр бид нар энийг шүүрч аваад одоо ингээд юмаа хийгээд одоо тэгээд энэ дээр дижиталчлал одоо нөгөө юу харин энэ гişүү харин аюу гоё одоо тарцсан байлээ Нордокийн орон дээр явж илээ. Тэр нөгөө нэг дижитал форестри гэдэг юм руу орж шít 3 дахь одоо парадигма. Одоо энэ ийм концепц өөрчлөгдөд байхад бид нар энийг шинжилэхгүй өөрчлөлт хийх үгүй сумаар байна. Би бол шинжилье даваа одоо ерөөсө дэлхийн нийтийн ойн тоодог юмтай хөл нийлүүлээ гэж бодож байна. Дээр нь бидний явуулаад шидэд байгаа материал чи яах юм? Очоод бид нар нөгөө ойн сан одоо